За би танарт Солонгосын нарантуулыг танилцуулахаар шийдлээ. Би яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр яг манай нарантуултай адилхан санагдсан. За эхний танилцуулах зүйл бол гуабеги. Гуабеги гэдэг нь одоо манайхаар яг маахур шиг надад санагдсан. Аюул олон хүмүүс очролж байгаа бол идээд үтсэн чинь за яг үнэнээ л хэлье. Них гой содон амт байгаагүй заа. Манай маахуурнаас жоохон сонир амттай бүр байсан. Элсэн сахартай гадуураа тэгсэн мөртлөө гурлан жоохон түүх юм шиг нэг юм мэдгүй амар сонирн байсан. Надад бол үнэхээр таалагдаагүй. Гэтэ яг нөгөө нэг хийж байгаагаа харуулж байгаа. Тэгээд нэгээр ширхэглэж зардаг учраас хүмүүс айгүй сонирхож лавд юм билээ. Тэгээд айгүй уламжлалт тийм хоол нь одоо стрит фуд нь гэсэн. Тэгээ манайх ч гэсэн ер нь яхалаараа маахураа борцгоо ингээд хийгээд зарж болдгоо бол гэж дотроо бодсон. Нэг нь 1000 төгрөг гэж зарвал бүр айгүй сонирхолтой юм шиг санагдсан. Тэгээд энэ CD зардаг юм бэ лээ. Зах дээр CD зардаг одоо хүртэл. Тэгээ авдаг хүн бас байдаг юм бэ лээ. Зөвхөн манай нарантуул дээр л юм CD зарагддаг гэж бодсон чинь өгөхгүй байсан. За дараагийнх нь хулсны шүүс. Ах зүгээр энэ хулсыг ингээл хэрчээл тэр машин руу хийждэг юм билээ. Тэнгүүт нь шүүсний өрөө гараад ирнэ. Энэ айгүй хөөрхөн санагцсан. За энэ бол яг манайхаар комиссийн хэсэг байгаа даа. Ингээл хүмүүс суугаал, ялгаал, шалгаал ингээл авчдаг юм билээ. Нэг хувцас нь 1000 төгрөг гэсэн. Бүр өрсөлөөтэй. Тэгээ энэ бүр соёл болсон. Тэгээд хамгийн нарийнхан гудамжаар бас ийм хувцас зарж байгаа нь айгүй хачирхалтай гэд хүмүүс зургийг айгүй их дарддаг юм билээ. Vintage shop-нууд мэдээж их байсан. Гэтэ бүр загвар нэр тасархай. Эмээ зарж байгаа гэлтэхгүй бүр загвартай хувцастай заяа. Тэгээ энэ зах бол Гуанжан Шижан гэдэг нэртэй зах. Хоолоо идэж болж гин, хувцас зарж болж гин. Бүх төрлийн зүйлүүд байдаг учраас яг манай нарантуултай адилхан санагдсан. За дараагийн онцлог зүйл бол энэ шүүс байгаа. Надад үнэхээр таалагдсан энэ. Шууд ингээд нүдэн дээр энэ тарвсыг аваад дотроос нь ингэж зүгээр ухаж гаргаж ирээл шүүсийг ингэж сайхан гаргаж агаад буцаагаад энэ тарвсан дотор хийгээд өгчтэй юм билээ. Гэхдээ хийж өгтөө мөс хийгээд тэгээд энэ шүүсийг нь хийгээд үлдснийг нь айган дотор савлаад ингээд нэг тарвсыг 2 хуваагаад өгдөг юм билээ. Тэгээд нэг нь 13,000 вон гэсэн баха. Тэгэхээр манай Монгол мөнгөөр нэг 27,800 төгрөгөө тий. Тийм байсан. Тэгээ энэ айгуу дайггүй бизнес санагдсан. Санаа хүмүүс нь аваарай. Зүгээр тарвсыг ингээд зарсны оронд ингээд шүүс олгоод өгөх юм бол бас айгуу сонирхолтой санагдсан. За тэгээд хотынхоо яг төвд нь бүр юм загастай гол байсан гэж бодтоо. Бүр гоё агаадтэй. Хотынхоо төвд штэ хөдөөч биш. Тэгсэн чинь солонгосчууд энэ одоо голыг бүр зориудаар хийсэн байлээ. Өмнө нь бол зам байсан. Тэгээд талбаар ингээд бүр чулуу гаталж ингэж гардаг ийм гоё ойлгоод зассан байлээ. Манайх ч гэсэн болон гоё ойлгочвол гэж бодоод латархаад л явж байлаа да. За тэгээд их дэлгүүр гэхээсээ илүү тэр улсын уламжлалт захаар нь ороод гарах юм бол бүх зүйлийг мэдэж авч болдгийм бэ нэлээ. Түндэ мөнд байдаг гэдгийг нэрээ хэлхээ мартчих.